Зүрхийг дижээдэг үндсэн судсыг тэтэн судас гэдэг. Судасны дотор хананд муу өөх тос хоримтлагдаж эхэлснээр судас нарийсч хатурч эхэлдэг. Тэгвэл яагаад судас нарийсч эхэлдэг вэ? Амьдралын буруу хөвшил, буруу хооллолт, агаарын бохирдол, стресс зэрэгээс шалтгаалan судасны дотор хан гэмтэж өрөвсөж эхэлдэг. Үүнээс шалтгаалan LDL буюу муу өөх тос нь судасны дотор хан руу нэвтрэн орж кальциум фосфат хоримтлагдсанаар шохоожилт үүсэн судасны хатуулагч чанар ихсэж уян чанар алдагддаг. Энэ нь артерийн даралт ихтэлд зүрхний шивдээс харалт зэрэг зүрх судасны өвчлөлийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Нура төв нь судасны шохоожилтыг кальциум үнэлгээгээр тодорхойлдог. Тэгвэл кальциум үнэлгээг хэрхэн тодорхойлдог вэ? Нура төвийн ашигладаг компьютер томограф нь зүрхний зургийг 3D дүрслэлээр 64 зүслэгтэйгээр гаргаж ирдэг. Зүслэг бүрээс шохоожилтын үнэлгээг тодорхойлдог бөгөөд зүрхний 3D зураглал дээр шохоожилтын баримтыг тодорхой харуулдаг. Судасны шохоожилтын хэмжээ нь эрүүл хүнд тэг байх ёстой бөгөөд 100 болон түүнээс дээш гарсан тохиолдолд анхаарах шаардлагатай гэж үздэг. Тиймээс та бүхэн эрт илрүүлэгтээ хамрагдаж эрүүл амьдраарай. Та Нура төвийн эрт илрүүлгийн багц шинжилгээний цаг захиалгыг хүсвэл Нура цэгийн вебсайт болон 7588 7588 утсаар холбогдсон цаг захиалаарай. Эрт илрүүлбэл эмчилж болно. Нура Монгол